За сайн байцгаана уу? Домгийн их бурхан халдуун цувралынхаа 6 дахь дугаарыг Алтан дээд үннийг зөрчөөд үз, хохирлыг нь даах уу гэдэг нэртэйгээр үүний өмнөх дугаарын үргэлжлэл болгон хүргэж байна. Тэгэхээр ямар үннийг хэн зөрчснөөс болоод дааж давшгүй ямар хор хохирол дагалдах болов? Гэх мэт олон асуулт араасаа дагуулсан энэ нэрний учир үүний өмнөх дугаараар нэлээд тодорхой тайлбарлагдах болно. За мөн одоо өгүүлэх зүйлээр минь зарим учир нь тайлбарлагдах юм. Овооны чулуу дүүргэлтийн уг нь 18 онд ингээд маш хурдан элчивтэй дүүргээд боломж олгоцсон үг. Тэгэхээр тэр дааж ашиглаж чаддаг. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын төр оршин тогтнодгийг Их Монгол улсын тамганы бичээснээс та бид маш тодорхой мэднэ. За тэгвэл Мөнх тэнгэрийн хүчин 2018 онд монголчууд бидэнд маш том боломж олгосныг бид ашиглаж чадаагүйгээсээ болоод улс үндэстнэрийн ямар их хор хохирлыг амсан туулж явна вэ? Энэ цагаас хойш бидүүсийн үр удам тий? Үр удам хоног өдөр тутам бидүүс үр удмынхаа амиар одоо ингэж төлөөс төлж явах нэ гэж хэлчихэж байгаа байхгүй юу? Заяа сайхтар. Тийм. Монгол хүн гэмдэж болно, алдаж болохгүй гэдэг үг байдаг. Энэ нь монгол хүн нэг алдааг дахиж давтаж гаргаж болохгүй гэсэн үг. Ялангуяа уг алдаа нь улс үндэстэнд дааж давшгүй хэмжээнд хор хохирол учруулсан бол уг хор хохирлыг засаж залруулахын аргагүй хэмжээнд хүргэж цааш нь даамжруулахгүй тулд нийтээрээ уг алдааг яавал дахин давтахгүй байх вэ гэдэг талаас нь эв зүйг нь олж зөв зүйтэйгээр уг асуудлыг шийдэхийн тулд яах вэ гэдэг хэлэлцүүлгийг үүний өмнөх дугаараараа нээсэн байгаа. Ингээд бид ямар алдаа гаргачих вэ гэдэг талаас нь нэлээд тодорхой учрыг өгүүлсэн байгаа. За тэгвэл энэ удаагийн дугаараараа бидний гаргасан уг алдаа улс үндэстэнд ямар онц ноцтой аюул хөнөөл дагуулва гэдэг талаас нь өгүүлж дараах нэгэн яриаг та бүхний сонорт хүргэе. Одоо нэг 20 онд ковид гарсан шүү дээ. Тэрнээс хойш бидээс үр удам ингээд амиараа төлөө явчихж байгаа байхгүй юу? Тэгчгээд вакцины тариусны дараа осны онгод галарч ичээд тариусан хүмүүс ингээд тооноос алдчихсан. За энэ хүмүүсүүд мөн байхгүй гэж бодоорой. Тэгж тооноос алдчихсан шүү дээ. Бүх талд нэг тооноос асагтаад байгаа юм шиг. Гэхдээ одоо сүүлийн одоо нөгөө медач 3 сая дахиад 1 сая авах болчихлоо гэж байна байхгүй юу? Тэгэд үлдсэн 1 сая үр удмаа гэж байгаа. Эрүүл үлдсэн. Тэрийг өхөн хатаа хамгаалал гэсэн тийм л өгдөг. Харин тийм ээ, наадах ч надаа би бас надлын урьдчилан ингээл ярьдаг байсан төдийлэн сайн. Гэхдээ ойлгоод ч мань мэт яах юм бэлээ гэж боддог байсан. Одоо тэгээд дэмжихээс өөр аргагүй болол ингээл ярьж шүү дээ. Өөр орцсон бодит болчихвол бид яаж чадахгүй болчихсон. 3 сая иргэнийхэн 1 саяыг байхгүй тооцох хэмжээнд хүртэл тийм их хор хохирлыг амсчихад. За тэгээд ялангуяа тэр цагаас хойш хоног хорон мөч тутамд уг алдааны төлөөсийг бидний үр хүүхдүүд амь насаараа төлж байгаа ийм аюултай хүнд хэцүү нөхцөл байдалд Монгол үндэстнийг хэн хүргэж вэ? Тэр аимшигтай алдааг хэн гаргачих вэ гэдэг тэр эзнийг энэ Монгол үндэстэн эрт орой хизээ нэгэн цагт олж илрүүлж хариуцлага тооцож таарна. За тэгвэл тэр уг алдааны эзэн хэмбэ гэвэл одоо миний бие болоод байгааг Бэгсчв зарин 6 жилийн турш ярьж байгаа. 18 онд чи ямар асуудал гарсан гэхээр 18 онд миний тэр онцгой бичлэг тавьчихсан чинь надад нэгдэж маш олон зайрангууд удуудууд яваад. Юунаас талаас нь тэр танаа авч ингээд одоо хаашаа бидүүсээ одоо дахиад битүүм хайсан. Ганцаар тэр үгээс олцвол дахиад авчихж байгаа. Тэгээд би дахиад нэг хүмүүсээс хүмүүс ч тэрнээс асар олон цагтаа алдчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр би надад дахиад татмааргүй. Гэтэл одоо нөгөө ёсны нөхдөд ирчихээ бидүүс гэлтэй тэний үеж гэж байгаа. Яг л тэр би одоо онцгой хамгийн том одоо ирэмжтэй юм байна. Одоо зөвөр бэлж байгаа байхгүй юу? Гэтэл бидүүс нөгөө тэр үед нөгөө ихтэй менежмент хийгээд хоорондоо сайхан ярилцаад амтууч юм бид шүү, энэ шүү, энэ юм бид шүү, ийм үүртэй шүү гэж ярьсан бол болохгүй байдаг. Уул тэр яриаг байх. Үгүй чинь нөгөө сонсож байгаа. Тийм риск амсчих. Тэгээд би одоо 18 онд дахиад эдний юм 6 жил алдчихж байгаа.
За энд яг юу болоод өнгөрсөн бэ гэдгийг мэдээж тодруулах ёстой. За тэгвэл энд яг юу болоод өнгөрсөн бэ гэвэл Бэгжив Зарингийн бид буусан онгийн айл дүр болох бүх ураг удмын онгод сахиусууд болон бүх ураг удмын улааш нар мөн бүх ураг удмын овгийн тэргүүнүүдийг уран залж чуулгатун хэмээх ингээд үүнийг бүх өрсүүдэд түгээхтэн хэмээх энэ зарлигийг миний бие оруулж байгаад ингээд дараагийн тахилгын зарлалыг хийж үүнийг Их Монголын овоо хэмээх групп чатанд оруулаад за манай хаан хянам тохиолдуулаарай гэж тавьсан. А гэтэл тэнд цугласан байсан зайран удагдууд Бэгжив Заринд эгдүүцээд чи манай онгодыг захирдаг хэмбэ, чи биднийг захирдаг хэмбэ гэд пар хийгээд тараад алга болсон гэдэг. За үүнээсээ болоод тэр арай хийж цуглуулсан байсан хүмүүсээ ахиж цуглуулах гэсээр яваад 6 жилийг алдчихсан. Түүнээсээ болоод энэ их хор хохирлыг Монгол үндэстэн амсаад байгаа юм а гэдэг тайлбарыг өгдөг. А миний хувьд бол үгүй чи энэ Мөнх тэнгэрийн зарлиг гэд буусан энэ зарлигийг түгээ гэсэн ёсоор нь түгээх ёстой байсан. Тэгсэн бол бүх ураг удмуудаа хүргээд ингээд тэр онгийн айлцсан ёсоор бүх зүйл болох байсан юм шүү гэдэг зүйлийг хэлдэг. Чин 18 онд би бас сам бодитор хэлсэн шүү дээ. Ингэж хэлснээс болоод ийм юм болцлоо шүү гэдэг өөр чинь хэлж яхад чи одоо дахиад тэр үе шиг ингээд зүтгэж талаар тэр бизнес ажиллагаа дахиад 7-8 жилээр хойшлуулж яах вэ? Би ингэж ойлгоод байна л да 2018 онд энэ зарлиг ингээд ард түмэн төрөх байсан чинь би ард түмэн төргээгүй би чатан дээр тавьсан. Чатан дээр байсан хүмүүс тарж батарсан тэрнээс болж. Тэгээд энэ зарлиг ард түмэнд хүрээгүй ахгүй юу? А тэгээ хүрээгүй явсаар байж байгаа 6 жил болсон. Тэгээ сая хүргсэн чинь бас дахиад хүргэж болохгүй ингээ хурааж ав гэдэг штэ. Би энийг хураахгүй хурааж болохгүй гэдэг. Ингээ бидний дунд энэ маргаан 6 жил үргэлжилсэн. Үүнд онгодууд ямар байр суурьтай байгааг дараах нэг яриагаар та бүхний сонорт хүргэе. Хэрвээ энийг тэгвэл бид бас яах вэ гэсэн чинь та нар хэрвээ гэж байгаа байхгүй юу? 18 онд бидүүсийг хэлсэн ёсоор энэ аваад дүүргсэн байх юм бол таалх утгаараа 3 жил тарж байрлаад нэг хүний амиг одоо эрсдэхгүйгээр нэг гарах байлаа, давд болох байлаа энэ аюул гэдэг. За онгодууд бол бидний хийгсэн ёсоор хийсэн бол 999 ураг удмын овоог тэр дор нь цуглуулж чадах байсан. Бид 3 хоногийн дотор цуглуулдаг байсан гэж хэлсэн байна. Наадах чи бид 3 нарны дотор хийж исэн гэж байгаа байхгүй юу? Аа. Нөө цулууд өгүүлээ чи. Харан дээрээ. Бүр энэ том гүрэн дээрээ зохион байгуулсан. Тэгэхээр та бүхэн эндээс аль нь зөв бэ гэдэг дээр өөрсдийн дүн шинжилгээ хийж өөрсдийн оюун ухаанаар шүүж тунгааж энэ зүйл дээр маш хариуцлагатай идэвхтэй оролцоосоо хэмээн та бүхнээс хүсэж байна. Эдийн засгаараа бид сүрчин, эх орон газар нутгаараа сүрчин, ах トゥ ургуудмууд нь бүгд ингээд өвдөж зовоод өртөлтөд олонтой болчихж байна. Айл үрх болгон тийм асуудал гараад ирлээ шүү дээ. За тэгэхээр Бэгжив бидний дунд болоод байгаа уг маргаан нь зөвхөн 2 хүний хэрэг төдий биш, Монгол үндэстэнд хамаатай маш том хэрэг болохыг магадтай тольдож үйзээ. Тэгээ их одоо энэ удган зарангууд маань ургуудын ховнууд сэргээгээд авчиж байна. За. Эртнийхээ наргээд гаргаад авчиж байна. Зарим нэгэн шинээр бий болгочихсон. Тэгвэл оюун цагаас гэж бүгдийнхээ ургуудад уулах ингээд дахиад ургууд маань оогоос сэргээгээд. Тэгээ одоо бол нөгөө зүйл маань ингээд хүлээлттэй бодол одоо яах вэ гэдэг. Тэгэхээр өнөө цагийн монголчууд бид хэнэн ч хэлсэн түүхэн том хариуцлага үлээсэн түүхэн үүрэг бүхий түүхэн хүмүүс юм а гэдэг зүйл эндээс маш тодорхой харагдаж байгаа бах. Тэгэхээр 2018 онд Мөнх тэнгэрийн хүчин монголчууд бидэнд ямар том боломж олгосон бэ гэдэг талаас нь энэ удаа яриагаа хүргэе. За тэгэхээр 2018 оныг ухтуулаад 2017 онд Монгол ялна гэдэг хөдөлгөөн Монгол даяарыг хамарсан. За энэ бол Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Халтмаагийн Баттулга гэдэг хүн ялалт байгуулаасай гэдэг хөдөлгөөн байсан. Олон монголчууд маань шинэ ерөнхийлөгчөө өгсөн авах байна. Ингээд 2017 оны 7 сарын 7-нд Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга гэдэг хүн сонгогдсонд Монгол даяараа маш их баяр хөөрөөр бялхан цалгиж чин сэтгэл зүрхнээсээ баярлан догдолж маш том баяр хүргэж байсан.
Баярын уур амьсгал тэр чигээрэн 2017 оны турш Монгол даяарыг нөмөрч байсан бол 2021 онд Ухнаагийн Хүрс гэдэг хүн Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдоход сууч чаавал ингэхгүй шүү дээ. 6 сарын 25-ны өдөр яг чухам юу болов те тэр үед яга барьсан. Мэдхгүй одоо би бүр гайхалах одоо бүр Өмнөх ерөнхийлөгчний үед миний санаж байгаагаар бол ингэж тангараг өргөх үед тэр битгээл өөртөө бүр талбай дээр хүмүүс цуглуулж байгаа өргөдөг гэсэн. Энэ удаа бол бүр талбайгаа төмөр хашаагаар бүр хашиж байгаад бүр талбайгаас зайтай байгаа хүмүүсийг хүртэл цагдаагаар хамгаалуулж байгаад тангараг өргөлөө. Одоо ерөнхийлөгчийг тангараа өргөх ёслолын бүгдээрээ харлаа. Монгол улсын хид хідэн иргэнийг ямар ч прокурор шүүхийн шийдвэргүй зөвшөөрлгүйгээр дур мэдэн баривчилсан явдал гарлаа. Ямар ч үндэслэлгүйгээр цагдаанд нь баривчилж авч явангуудаа машин дотор оруулаад одоо энэ хүнийг хаана ямар хүнд аваачих вэ гэдэг аль хэлсэн би юу ч хийгээгүй учраас аль хэлсэн хаана хүнд аваачихаа мэдэхгүй. Чи жагсаал цуглаанд оролцох гэж байгаа учраас чамайг ирж баривчилж гинэ, саатуулж гинэ гэдэг чинь бол өөрөө асар том түгшүүртэй дохио юм а. Энүүнийг бид нар өнгөрөөчих юм бол дараа нь яг энэ жишгээр та нарыг намайг бидний ахан дүүсийг хэнийгч вэ хурж ирээл зүгээр нэг цагдаа дураараа аваад явдаг болно гэсэн үг. Энэ бол эргээд яг нөгөө 37 он маань эргэж ирж байгаа гэсэн үг юм а. 2021 онд Ухнаагийн Хүрс гэдэг хүн Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдоход маш их түгшүүр нөмөрсөн, дарийн утаа бүрхэж, дайны түгшүүр зарласан, үхэр буу нүргэлж, газар бүр баривчилгаа болсон маш их айдас түгшүүр Монгол даяарыг нөмөрсөн маш хар бараан өдрүүд болж үргэлжилсэн. За энэ ямар учиртай вэ гэдэг дээр их эрдэмтэд маань ямар тайлбарыг өгөх нь вэ? Хүн үүсэн цагаас эхлээд бүх оюун бол тэнгэртэй бай. Бидний эцэг өвгдүүд гэдэг юм чинь. Тэнд бол хэдэн мянган жилээр нь бидний ирээдүйг тодорхойлоод өнгөрсөн сар ирээдүйг тодорхойлоод ингээд явж байна. Монгол хүн 18 оныг авах гэсэн юм аа. Сая 18 онд юу болсон бэ? Тэнгэр болсон. Мянган жилийн дараа анхудаа тэнгэр гэдэг байгалийн бодит хүчин Монгол нутагт буусан гэж бид ингэж ойлгож байна. Мянган жил нэг л удаа үүдээс өгдөг. Хэдий мянган жилийн үүдийг бид буулгаж авч чадахгүй бол дахиад мянган жил хүлээгээс байхгүй байсан. Би тулсан шүү. Би данд өнөө гэж байна. За тийм ээ, энэ үнэхээр гайхалтай зүйл биш гэж юу? Монголчууд бид мянган жилийн тэртээгээс мянган жилийн чандыг харж, мянган жилийн чандыг төлөвлөж, тооцоолж, төлөвлөсөн ёсоор гүйцэлдүүлдэг ийм л хосгүй, өнөөгийн хүн төрлөختний санаа савнд багташгүй гайхамшгийг бүтээдэг гайхалтай үндэстэн байх нь. Энэ зүйлийг одоогийн шинжлэх ухааны хэлээр буулгаж, өнөөгийн соёлт ертөнцид хүлээн зөвшөөрүүлсэн нь супер нэгдлийн онолч Че Эрдэнэ хэмээх одоо та бидний дунд амьдарч байгаа энэ эрхэм хүн. Энэ эрхэм хүн юу хийсэн бэ гэвэл одоогийн хүн төрлөختний эрдэмтдийн хүсэн хүлээгээд байгаа эцсийн онол гэдэг зүйлийг гаргасан, үүнийг нь дэлхий хүлээн зөвшөөрсөн, гагцхүү ард түмэн мөн хүлээн зөвшөөрч тойрон хүрээлсэн, гагцхүү одоогийн төр засаг үүнийг огтоос ойшоож мэдэхгүй байсан. За тийм учраас энэ төрийг хөдлөх хэрэгтэй юм байна гэд. Ерөөсө төр хөдлөхгүй бол ерөөсө юу хөдлөхгүй байх гэдэг ойлгож ашиглаж байна. Энийг судалгаа ухаан зүгээр өдөр тутамдаа ажиглаж байгаа. Би нэг судалгаа хийж дуусгаад шинжлэх ухааны эссийн онолыг олоод хэвлээд нийтлээд ингэх бол юу ч биш. Тэгээд манай олон нийт бол миний хийж байгаа юм очир боловсролыг маш сайн ойлгодог. Тэгээд ч бас нэмэггүй. Тэгэхээр төлөө номдод хоёр толгойд нь ном явуулахтай зэрэг онцлог толгой. Тэгэхээр зэрэг эцсийгээд төрийг
яаж хөдлөх вэ гэдэг асуудал энэ 18 оны дотор гэрчих ёстой. Энэ эцсийн онгоос гардаг нэг дүгнэлт бол цаг хугацаа доосрох юм. Энэ ертөнц чинь зүгээр математик машин байна. Бид л харахад одоо энэ материалыг харагдаад байгаа биш. Цаана нь бол ганцхан универсал математик машин ажиллаж байгаа юм. Тэр дотор шинэ бүх юм програмчлагдсан байгаа. Бүх юм програмчлагдсан. Шинэ том хамгийн том хэлбэл бол тодорхой цагт болж ирсэн. Тэр онцгой тоос шиг идэд бол өстой байсан. 2018 онд би ингээд зогсчих тийм програм цаанаас явж байгаа. ертөнцийн математик машинаас тийм програм явж байгаа байхгүй. 2018 онд таавал ингээд суурьлал би эндээс нэг юм ярина гэсэн тийм програм байна. Техник ойлгоход л маш хялбархан. Тэр тухайн бүх одоо математик тоосон материал нь тэр сая хэлдэг вебсайт байна. За яг вебсайт руу саяхан нэгдсэн улсын байрны дараа нэгдсэн. Тэгэхээр зэрэг 2018 онд бүх энэ Монголоос нэг гисээ хийх ёстой. Гэсэн доор 2 талаас түрүүн материал нөгөө талаас нь бодлоо. Ингээд 2018 онд Монголоос дэлхийн хүн төрөлхтний хувь заяаг шийдвэрлэх тийм зүйл гарна. За ингээд 2018 онд том тесрэлт болно гэдэг зүйлийг 2018 оны 9-р сарын 23-нд Алтан дэд үнний аялал судлаачдын чуулга уулзалтын эндэр дээрээс хэлж байсан. Тэр үйл явц хоёр талаас нь явж байна. Шинжлэх ухааны шугамар явж байна. Нэг нь бол тэнгэрийн шугамар явж байна. Тэнгэрийн шугамар юу гэж түрүүнд Баатаргой маш тодорхой хэлсэн. 2018 оны зүгээр шинжлэх ухааны үүднээс тоосч бас болж байгаа юм. Энэ нь шийдвэрлэх юм. Үнэхээр ч тэр ёсоор 2018 оны өвлийн турш 2019 оны хаврын тэргүүн сар гарахыг хүртэл Монгол орн даяар Мие гомбын энх болд гэдэг хүнийг огцор хэмээн талбай дүүрэн жагсаж газар бүр орн даяар жагсаал цуглаан болсны эцэст парламентын дархлаа гэдэг зүйлийг үгүй хийсэн. Үнэхээр энэ парламентын дархлаа гэдэг зүйлэл хүн төрлөختнийг уруудалд ороод хөтлсөөр яваг дэлхийн нийтээрээ мөн тэр үед ярьж байсан. За тэгвэл тэр дархлааг үгүй хийснээр одоо монголчууд бид ямар дархлаагаар явах юм бэ? Хүн төрлөختөн ямар дархлаанаас суралцах юм бэ гэдэг зүйл эндээс тодорхой болсон. Түрүү Баатаргой бас нэг хэлж байна. Ер нь бол Монголын үг байдаг. Тэнгэрийн доодхоос атгаж явсан бол онжаа дэрэгт атгаж явсан бол тавихгүй байгаа гэсэн арга хэрэгтэй. Тэгэхгүй алдаа доошоо гэх юм бол одоо хязгаар бүхэн харампаан руу ундаг. Шууд хэлгээд би энэ шинжлэх ухааны эцсийн онолыг дэлгэрэнгүй тавих юм бол нэг 3,000 онцтой олон 10,000 төгрөг ихтэй байгаа. Би зүгээр тавьшлаад бас вебсайт нэг 450 болсон байсан. Тэгэхээр энэнийг би хийсэн юм биш. Энэ бол цэвэр тэнгэрээс суусан мэдээ. Цэвэр тэнгэрээс суусан мэдээ. Эхний бид бол хамгийн жирэмдийн одоо боонсыг нэг тэр өгсөн юмыг бичсэн бишээшнүүд бол харин би тэр дээрээс унжаад ирсэн тэр тэнгэрийн нас атгаж яваад цаасандаар буулгаад дэлхийд өгөөж байгаа би бишээш. Гэвч энэ бүхнийг хийсээр хатал монголчууд энэ 2018 оныг алдах юм бол цаашлаад энэ том олгож байгаа боломж бүхнийг алдах юм бол хариуцлагыг би хүлээхгүй шүү гэдгээ мөн хариуцлагатайгаар уг эндэр дээрээс мэдгэж байсан. Тэгэхээр зэрэг энийг бол монголчууд маш одоо том тодорхой хүлээж авахгүйгээр энэ 18 оныг алдсан шүү. Алдсан. Тэгсэн нөхцөлд одоо хариуцлагыг нэг бий байгуулахгүй. Тэр хүлээж юм уу, төмөн хүлээж юм уу гэдгийг бол хариуцлагатайгаар тавих байна. Баярлалаа. За тэгвэл хариуцлагыг хэн хүлээх вэ? Мөнх тэнгэрийн олгоод байгаа тэр бүх боломжийг Эрдэнэгүй энэ зүйлийг би хийсэн юм бишээ. Тэнгэрээс буусан мэдээллийг би зөвхөн бичээч төдийгээр ажилласан юм а. Мөнх тэнгэрийн өгөөд байгаа энэ боломжийг хэрвээ монголчууд ашиглаж чадахгүй бол хариуцлагыг би л хүлээхгүй шүү гэдгээс. За тэгвэл тэр хариуцлага эцсийн бүлэгт хэн дээр буух вэ? Зарилгаан буулгасан
зарлиг ёсоор гүйцэтгэх гэсэн. Тэр зарлигийг хав дарсан хэн нэгэн цаашид улам дарсаар байвал дараагийн буулгасан зарлигийг ч мөн дарсаар байвал үүнээс болоод энэ нэгэн хариуцлага алдсан энэ нэгэн үйл явдлаас болоод Монгол улс уруудан дороотсоор улам энэ байдлаасаа улам хүнд хэцүү байдалд хүрвэл тэр хариуцлага хэн дээр буух вэ? Энэ л асуудал энд яригдаад байгаа юм. Ингээд энэ зүйлийг орон даяараа тойрон хэлэлцэж энэ хэлэлцүүлэгт бүх хүмүүс маш их идэвхтэй бөгөөд хариуцлагатайгаар хамрагдах цагт бүх зүйлийн учир тодорхой ёстой хэмээн энэ хэлэлцүүлгийн сэдвийг миний би энэхүү цувралаараа энэ цувралынхаа энэхүү дугаараар та бүхэнд хүргэж байгаа юм аа.